Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгийг хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2015 онд гарсан бөгөөд хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөгөөд нуусан хэрэг нь 1 жилийн дараа баригдсан явдал юм. Иймэрхүү хэрэг сонсож чаддаггүй хүмүүс байх юм бол битгий сонсоорой гэж хүсмээр байна. Тэгээд сонсчоод уурлаад янз бүрийн комент үлдээгээд байдаг шүү. Тэгээд үнэхээр сонсож чаддаггүй бол битгий сонсоорой гэж хүсмээр байна. Бүгднгийнх нь сонсох болон үзэх харах хэрэг бол нээлттэй чөлөөтэй байдаг шүү. Ингээд шүүгдэгчийн хувийн хэрэгээс бүгдээрээ хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Болдон Монгол улсын иргэн 1985 онд Дундгой аймагт төрсөн. Хэрэг үйлдэх үедээ 31 настай байсан. Яс үндэс халах, бага боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан байна. Шүүгдэгч Болдон хан уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2003 онд анх гэмт хэрэгт холбогдоод эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлээр 3 жил хагасын хорих ял авч байсан бөгөөд 2006 онд өршөөлт хамрагдаад хугацаанаас өмнө судлагдаж байсан байна. Үүнээс хойш 2011 онд дахин ижил зүйлэнгээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж 2 жил 4 сарын хорих ял сонссон ч шүүх ялыг нь тэнцээд 1 жилийн хугацаанд хинэн харгалзахаар шийдвэрлэжээ. Үүний дараа шүүгдэгч Болдон согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн орой хан уул дүүрэгт нэгэн тоот гудамжинд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч гэрлийг хоол хийсэнгүү гэсэн ахуйн шинжтэй маргаан буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаад амь насыг нь амь хохирогчийн бага насны хүү буюу 6 настай төрөөгийн дэргэд талигач гэрлийг зодож онц хэрцгий харгас аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдэн улмаар уг гэмт хэрэгээ нуун даллах зорилготойгоор амь хохирогчийн цогц хан уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр нисхийн хадан хисааны эргээр урсах туул голын бургасан даваачин газарт булсан болох нь доорх гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогджээ. Ингээд бүгдээрээ гэрчүүдийн мэдүүлгээ сонсож тухайн үед яг юу болсон талаарх тодорхой хэмжээний ойлголтыг авцгаая. Талигач гэрлэгийн том эгч буюу төрсөн эгч жаргалмаагийн мэдүүлгээс би гэрлэгийн төрсөн эгч нь байгаа юм. Манай дүү гэрлээ нь 1987 онд төрсөн даруухан зан төлөвтэй хүн байсан. 2015 оны зунаас хойш сураг чимээгүй болсон. Би Болдын гэрт нь очиж гэрлээг байнга асуудаг байсан. Болдын гэрт очиод гэрлээг асуухад лүнгийн залуутай суугаад явчихсан гэж хэлдэг байсан. Болдын ярьж байгаа шиг талигач нь морино сунаад эрүүгээ хугалсан гэдг нь худлаа. Манай дүү гэрлээ морь унаж чаддаггүй байсан. Гэрлээ надад болд зодож байгаад миний эрүүг хугалсан гэж ярьж байсан. Би амьдарч байсан зуны амбарт нь ороход гэрлээгийн бичиг баримт бүгд байсан. Мөн гэрлээгийн хувцас хэрэглэгийг нь угаагаад цэвэрлээд тавьчихсан байсан. Хэрвээ хүнтэй суугаад явсан бол хувцас хунар иргэний үнэмлэх бичиг баримтаа аваад явах ёстой. Болдон хүний өөдөөс их харж чадахгүй гэмт хүн гэлбэлзэн гэдэг шиг их шижигтэй байгаад байдаг байсан. 2016 оны 4-р сард цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл өгсөн. Тэгээд эргээд ирж магадгүй гээд 1 сар хүлээж байгаад эргүүл хайгуулаа эхлүүлсэн юм шиг байна лээ. Гэрлээ нь улсад ажиллаж байгаагүй хамгийн сүүлд хан уул дүүрэгт хүү төрөө Болд түүний ээж дулмаа Болдын төрсөн 3 хүүхэд нартай хамт амьдарч байсан. Талигаачийн хүүхэд нь одоо төрийн бус байгууллагын асрамжийн газарт байгаа. Асрамжийн газарт байхгүй бол Болдын хүүхдүүд нэрээд дагуулж яваад байдаг юм. Төрөөг би өөрийн хүсэлтээрээ асрамжийн газар төгсөн юм. Уг нь талигач дүү гэрлээ нөхөр Болдоос сална гэж бэлдэж байсан. Тэгээд алга болсон гэхээр нь нөхрөөсөө салаад явсан юм байх гэж бодоод бид хугацаа алдсан байсан. Талигаачийг шүдний аппаратаар нь эрүүний хугарлаар нь таньсан. Талигаачийн хүүхэд асрамжийн газарт цаашид байх нь дээр гэж бодож байна. Талигаачийн оршуулгын зардалд 5,330,350 төгрөг нэхэмжлэн талигач дүүгийн хүүхэд
өөрөөгийн төрсөн эцэг нь нас барсан. Тэгээд тэжээгчийн албасны тэтгэмж сардаа 140 мянган төгрөг авдаг байсан. Мөн хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг авдаг байсан. Болдон талигачийг нас барснаас хойш түүний картаар 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дугаар сарын хүртэлх хугацаанд ATM-с хүүхдийн тэтгэмжийн мөнгийг авч ашиглаж байсан. Бүтэн жилийн хугацаанд авч ашигласан хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжилнэ. Мөн ах дүү төрөл садан бидний сэтгэл санааны хохиролт 10 сая төгрөг болдоос нэхэмжилж байна. Талигачийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орчуулсан гэсэн мэдүүлгийг талигачийн хамгийн том төрсөн эгч нь өгчээ. Энэ мэдүүлэг дээр нь би нэмээд хэлэхэд шүүгдэж болдоо нь өөрийн яг 3 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь талигач гэрлээгийн төрсөн эгч болох Сувдагийн 3 хүүхэд ба Сувда болд 2 нь хамтран амьдраад 3 хүүхдийн эцэг эх болоод 2002 оноос 2010 оны хүртэл хугацаанд хамтран амьдарч байгаад салсан. Түүнээс хойш 2012 онд Болд нь Сувдагийн төрсөн дүү болох ам хохирогч гэрлээтэй хамтран амьдрах болсон юм байна лээ. Тэгэд энийг эртхэн хэлэхгүй бол бас ойлгомжгүй болчих магадгүй гэж бодоод хэлж байна. Ингээд харин бүгдээрээ талигачийн төрсөн эгч шүүгдэж болдоогийн өмнөх эхнэр буюу Сувдагийн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. 2016 оны 7 дугаар сард талигач дүүгийн хүүхэд төрөө Сэлэнг аймагт манай гэрт ирсэн. Тэгээд ээж одоо болтол ирээгүй байгаа. Ээж алга болдог өглөө намайг босгоход байхгүй байсан. Ээж тухайн үед болдод зодуулаад ухаан алдаад ухаан орохгүй байсан. Би пивний саваар 8 удаа ус зөөж өгсөн гэж ярьсан. Манай дүү гэрлээ нь 2015 оны 5 дугаар сард манад ирэхдээ тэжээгчийн албасны тэтгэмжийг авсан гээд бариу цэнхэр өнгийн биеийн тамирын хувцас пүүз өмссөн явж байсан. Би урд нь болдоотой хамт амьдарч байхад төрсөн 3 хүүхэд одоо хөдөө айлын морь унаж байгаа. Болд надтай гэр бүл байх хугацаанд надад гар хүрдэг байсан. Манай дүү гэрлээгч гэсэн зодож эрүүг нь хүртэл хугалсан байсан. Би Болдтой 2002 оноос 2010 он хүртэл амьдарч байсан. Болдтой сууж байхад төрсөн 3 хүүхдийн том нь 2003 онд, дундах 2007 онд, баг нь 2010 онд тус төрсөн. 2010 онд би Болдоос салсан юм. Би Болд манай дүү гэрлээтэй харилцаатай болсноос болж бид хоёр салсан. Одоо манай 3 хүүхэд эмээ дээрээ Болдын ээжэнд байдаг. Би хүүхдүүдтэйгээ хаяа утсаар ярьдаг. Манад ирдэг. Би хүүхдүүд дээрээ очтгүй. Талигачтай хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Болдогийн гэрт уулзсан. Тэгэхэд зүгээр ердийн шигэ байсан ба дараа уулзгээд салсан. Тухайн үед талигачийн би зүгээр эрүүл байсан. Би хүүхдүүдээ өөр авах гэхээр Болд битгий хүүхдүүд тараагаад бай. Төрсөн гэр орондоо байж байгээд явуулдаггүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. 2015 оны тухайн өдрөөс хойш талигач сургуу болох үед ар гэрээхэн нь яагаад тэгж хайхраагүй бэ гэхээр талигач нь үе гэрээсээ явчихдаг байсан бөгөөд 1 сар гадуур явж байгаад гэртээ эргээд ирдэг байсан учраас мөн адил тэгээд явсан юм болов гэд эсвэл Төв аймгийн Лүнд амьдардаг залуутай суугаад нэрнгээсээ явчихсан юм болов гэд шүүгдэгчийн хэлсэн үгэнд нь хууртагдаад эрэл сурал болж цагдаад мэдэгдэхгүй хугацаа алдсан гэрчнэр мөнд мэдүүлэгтээ дурдж байсан юм. Одоо харин хамт байсан талигачийн хүү болох Төмрөөгийн мэдүүлгээс сонсох юм бол тухайн өдөр яг юу болсон талаар тодорхой ойлголттой болцгооно. Ингээд бүгдээрээ мэдүүлгээ сонсцгоё. Хэрэг гарах үед талигачийн хүү Төмрөө нь 6 настай байсан. Талигачийн насан туршийн хүү болох Төмрөөгийн мэдүүлгээс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манайх гэрээ буулгасан. Тэр өдөр манай ээж миний халамжийн мөнгийг аваад Болд ахта арх ууж эхэлсэн. Манай хажуу талын айлын хүмүүс болох Жимгээ, Бата ах хоёрыг дуудаж ирсэн. Болд ах надаар тэр хоёр хүнийг дуудуулсан. Би хажуу айлын Жимгээгч Бата ах хоёрыг дуудаж өгсөн. Дөрүүлээ нийлээд арх уусан. Орой болоод гэр-гэртээ унтцгаасан. Тэгээд маргааш дулмаагч Динжин мянгаас ирсэн. Болд ахын ээж дулмаагч арх бөгөөд тэр өдөр дахиад ээж Батаах дулмаа эгч нар арх уусан. Өдөр 15 цагийн үед дулмаа эгч Болд ахын дунд хүүгийн үсийг засуулна гээд Динжин мянга руу аваад явсан. Батаах чимгээгч хоёр гэртээ орсон. Харин би ээж Болд ах бид гурав гэртээ үлдсэн. Тэгээд нар жаргаж байхад буюу 19-с 20 цагийн үед Болд ах ээжийг зодож эхэлсэн. Болд ах ямар шалтгаантайгаар ээжийг зодсныг мэдэхгүй байна. Нэг мэтгэл манай ээж ёо гээд орилж байсан. Тэгээд би айгаа
гаргаад гэрийнхээ араар орсон. Болдаах ээжийг ямар нэг чулуу модоор зохиогүй харин хавирга болон толгой хэсэгт нь хөлөөрөө өшөглөж байсан. Манай ээж арай гайгүй сохтуу харин болдаах амар сохтуу байсан. Манай ээжийн уруул хэсгээс цус гараад байсан. Ээж болдахад зодуулаад ухаан алдаад унчихсан. Харин намайг 8 удаа ус зөөж өгсний дараа сэрсэн. Сэрэхдээ ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Болдаах манай ээжийн эрүүг 3 удаа мөн хавиргыг нь хугалж байсан. Болдаах ээжийг тэгээ төмрөөр хүртэл зоддож эрүүг нь хугалж байсан. Ээж болдаах хоёрын зундаа амьдардаг байшинд ор байдаг бөгөөд ээж тэр орлуугаа зүтгээд байсан. Тэгээд би болдаахтай хамт дулмаа эгчийн гэрт нь ороод хоол хийсэн. Тэгээд ээжэд хоол өгөх гээд байшинд ороод дууттал ээж босож ирэхгүй хоолоо сүүчгсэн нэг аваа гаргаад дахиж дуу гаргаагүй. Тэгээд би болдаахтай хамт дулмаа эгчийн гэрт нь орж унтсан. Харин ээж байшин дотроо ганцаараа унтсан. Маргааш өглөө нь болдаахт намайг сэрээгээд ээж чинь хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл болдаах ээж чинь чамд явна гэж хэлсэн үү гэж надаас асуусан. Би тэр үед мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би ээжийн эгч жаргалмаагийн гэрт нь очиж ээжийг байна уу гэж үзтэл ээж байгаагүй. Тэгээд буцаад гэртээ ирээд би болдаах сүхэ ах нарын хамт гол дээр очиж нүүр гараа угаасан. Харин буцаад ирэхэд болдаахын дунд хүү ирсэн байсан. Тэгээд болдаах бит хоёрыг гэрт үлдээгээд ээжийг хайна гэж хэлээд сүхэ ахын хамт гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй 10 хоноод нэг удаа гэртээ ирээд согтуудаа надад ээж чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж уйлаад байсан. Миний санаж байгаагаар 3 удаа 10 хоногоор явж ээжийг хайсан боловч ээж олдоогүй. Манай ээж алга болдог байсан. Гэхдээ ингэж удаж байгаагүй. Сар болоод ирдэг байсан. Тэгээд би болдаахын гэрт түүнтэй хамт амьдардаг байсан гэх мэдүүлгийг өгчээ. Харин шүүгдэж энэхүү босромог үйлдэлийг нь тухайн хэрэг гардаг өдрийн өглөө батаа нь харсан бөгөөд хүний амь нас ирсэн мэдсэн мөртлөө цагдаад хэлээгүй өнгөрсөн байгаа юм. Ингээд батагийн мэдүүлгээс сонсцгоё. Маргааш өглөө нь 8-9 цагийн хооронд болдын гэрлээ орсон. Болд нь хүүхэдтэйгээ гэрлээгийн хүүхэдтэй хамт унтаж байсан. Болдын амбаар онгорхой хаалга нь хагас хаасан байхаар нь болдыг босгоод гэр орны янзлаач гэж хэлсэн. Болдыг босгоод амбарын хаалгыг хаах гээд орсон чинь амбаарт нь гэрлээ ганцаараа хөлөө атсан. Баруун хажуугаараа хөнжлөө нүмерсэн хэвтэж байсан. Гэрлээ нь амар харалсан байсан. Би гэрлээг босооч гэж дуудсан чинь босохгүй байсан. Би тэгээд болд дээр очиод болдоо босооч агаач нь яасан юм бэ? Би энэ өвдсөн юм уу гэж хэлсэн. Болд амбаарт очиж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн. Би эмнэлэг цагдаа дуудаач гэхэд болд өнгөрсөн хүнийг эмнэлэг цагдаа дуудаад явах уу? Цагдаа дуудвал ална шүү гэж хэлсэн. Болд цагдаа болон эмнэлэг дуудахгүй гэсэн. Би тухайн үед яхаа мэдэхгүй айж сандарсан байсан. Болдоос айж сандарсандаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад тухайн болсон асуудлын талаар хэлж чадаагүй юм. Би гэрээс гутлынхаа багжуудыг аваад гараад бөмбөрлөв эхнэртэйгээ цуг явсан. Энэ талаар эхнэртэй хэлээгүй. Би яагаад харьц чадахгүй ээжиндээ 3 хонцохоод ирсэн. Ирснийхээ дараа болдоос яасан бэ гэсэн чинь би янзалчихсан гэж хэлсэн. Цагдаа эмнэлэг дуудсан юм уу гэхэд болд дугарвал ална шүү. Би дүүрсэн хулгайч шүү гэж хэлсэн. Болдон гэрлээг архины хордлогонд орсон л гэж хэлсэн. Тэгээд яасан гэхэд би янзалсан гэсэн. Болд гэрлээгийн цогцыг булчихсан гэж хэлсэн. Хаана булсан талаар бол хэлээгүй. Би болдоос айгаад хэлээгүй юм. Намайг амбар руу ороход гэрлээ нь хүнчлөө нүмерсэн байсан. Хувцастай байсан эсхийг хараагүй. Би гар хүрч үзээгүй. Ямар ч байсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Биеинд нь ил харагдах шарах байсан үгүйг мэдэхгүй байна. Анзаараагүй. Гэрлээгийн эрүү нүүр нь хуучин хугарсан гэмтэлтэй юм. Болд нь 3 жилийн өмнө гэрлээг зодоод эрүүг нь хуглаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэсэн. Юунаас болж яагаад зодтолцсныг нь би мэдэхгүй. Болд нь гэрлээг гэрээсээ гарч яваад алга болсон гэж ах дүү нарт нь хэлсэн гэсэн. Гэрлээгийн ах дүү нар гэрлээг алга болсон гэж л бодож байгаа. Нас барсныг нь бол мэдээгүй. Болд нь тэр шөнө гэрлээг зодсон хэсэг талаар юм хэлээгүй. Өглөө унтаж байхад нь би очиж олж хараад нас барсныг нь мэдсэн. Сүхэ тэднийхээр байнга ирж арх уудаг. Гэрлээ болд хоёр нь арх ууж хоорондоо байнга зодтолдог байсан. Гэрлээ заримдаа алга болчхоод арх уугаад явчихдаг. Болд нь нараас нь яваад арх уугаад хороололд орцны жижүүр хийгээд явж байхад нь олж ирж байсан удаатай. Намайг явсны дараа өдөр сүхэ ирсэн юм шиг байна лээ. Болдын ээж байхгүй байсан. Намайг өглөө очиход цус болсон, зодоон цохион болсон зүйл мэдэгдээгүй. Би айсандаа болоод хиндэж хилээгүй. Цагдаад хэлэхгүй бол ингэж эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг нь мэдээгүй. Хууль мэдгүйгээс л ийм юм боллоо гэсэн мэдүүлгийг
өгчээ. Ганцхан энэ Бата гэх хүн энэ хэргийг анханаас нь мэдэж байсан биш бөгөөд Болдын найз Сүхэж гэх хүн хүртэл мэдэж байсан байна. Ингээд бүгдээрээ Сүхэгийн мэдүүлгээ сонсцгоё. Би Болдыг танин бид нар нийлж арх удаг юм. Ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй 4-5 жилийн өмнөөс таньдаг болсон. Манайх Болдын гэрийн ард талын гудамжинд байдаг байсан. Болдын хурд талын гудамжинд байдаг юм. Би голын ирэг дээр ганцамтай арх ууж сууж байхад Болдтой тааралдаад тэгээд хамт арх ууж эхэлсэн. Түүнээс хойш нийлдэг болсон. Болд нь одоо зулаа гих хүүхэнтэй сүлд суусан. Одоо жил болж байгаа. Болд нь зулаа гихчээс өмнө гэрлээтэй сууж байсан. Болдоо надад гэрлээг өнгөрсөн гэж хэлсэн юм. Би 1 жилийн өмнө байх айлын хашааг давах гээд явж байхдаа Болдоотой Батагийн хашаанд уулзсан. Би гэрлээгээс бичиг баримтаа авах гэж байсан юм. Би Болдоод гэрлээгээс бичиг баримтаа авах гэсэн юм гэж хэлсэн. Болдоо наана байж бай. Би аваад ирээгээд явсан. Би Батагийн хүний хашаанд байсан. Болдоо надад миний цахим үнэмлэх группийн дэвтэр, эрүүл мэндийн эмнэлэгт үзүүлж байсан дэвтрийг авчирч өгсөн. Би эдгээр бичиг баримтуудаа хадгалуулсан байсан юм. Би хүнсний талон авах гээд бичиг баримтуудаа өгсөн байсан бөгөөд талоноо Болдоос авсан. Маргааш нь би голын ирэг дээр ганцаараа арх уугаад сууж байхад Болдоо ганцаараа уйлсан сууж байсан. Болдоо надад хөвшнө нь хүн амны хэрэг хийчихлээ гэж хэлсэн. Надад хэлэхдээ Бата ахал мэдсэн гэж хэлэх шиг болсон. Манай найзууд зүм цухтаагаад явчихлаа гэж хэлсэн. Болдоо бид хоёр 7 хоног гаруй сав лаац түгээд тэрүүгээрээ арх авч угаад хоол унд аваад явсан. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө гэрлээг нас барсан талаар би мэдж байна. Зулаа мэдж байгаа. Бас Батаах мэдж байгаа. Бид дөрөв мэдж байгаа. Болдон гэрлээгийн хүүд ээж чинь байхгүй байна. Хүн дагаад явсан байна гэж ярьж байсан. Гэрлээгийн цогцыг хаана оршуулсныг Болд надад дараа нь зааж өгч байсан. Болд голын ирэг дээр уйлаад сууж байхад би тааралдаад архиусан. Тэгээд энэ өдөр оройн нь Болд надад хоёулаа шороог нэмхүүгээд гэрлээгийн цогцыг бусан газарт дагуулж очсон. Нисхийн хадан хисагийн эргээр урсдаг туул голын жижиг салаанаас цаашаа гол гатлаад бургасны яг ард талд дагуулж очсон. Чулуулаг газар тухайд болсон байсан. Тэгээд шороог гараараа савардж аваад нэмээд явсан. Булсан газар нь тэгшхэн дүү газар байсан. Болдын гэрлээгийн цогцыг булсан гих газар дээр нь очвол би зааж өгч чадна. Болд нь гэрлээгийн цогцыг зөөрлөхөд би хамт байгаагүй. Талигаачийг өшгөлсөн ч гэлөө, цогсон ч гэлөө, ямар ч байсан цогсон чинь өнгөрчглөө. Хөршин хүн амны хэрэг хийчихлээ л гэж хэлсэн. Цогцыг яаж булсан, газарт авчирсныг нь бол мэдэхгүй. Үүрээд зөөж авчирсан гэж өөрөө хэлж байсан гих мэдүүлгийг өгчээ. Шүүх хэмлэгийн шинжээчдийн дүнэл дээр талигаачийн цогцос ялзарч муутсан, савнжилт явагдсан байсан байна. Цогцос дээр доод ирүүний 2 газарт хуучин хугарал, хамрын ясны 2 талын хугарал, мөн баруун талын 8 дугаар хавирганы шинэ хугарал илэрсэн байна. Энэ гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн бөгөөд ямар ч байрлалаас авах боломжтой гэж үзжээ. Гисэн хэдий ч цогцсны байдал маш их муутсан тул үхлийн яг шалтгаан архаг өвчтөй байсан эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан эсхийг нь тогтоох боломжгүй болсон байна. Мөн биологийн шинжилгээнүүдээр үсний бүлэг, цусны улмөр, хөрсөн дээрх биологийн гаралтай ямар нэгэн мөр илрээгүй гэсэн дүнэлт гарчээ. Авсан ясны шинжилгээгээр хүний зүүн хөлний яс болох нь тогтоогдсон ч нас хүүсийг нь тодорхойлох боломж байгаагүй. Эдгээр шинжилгээнүүдийг нэтгэн үзэхэд уг цогц нь залуу эмэгтэй хүний цогцос байх магадлал өндөр бөгөөд мөн чихтэй шаварлаг хөрсөнд 1-2 жил орчим хугацаанд байсан гэж үзсэн байна. Шүүхийн сэтгцийн шинжилгээний дүнэлтээр Болд нь хэрэг үйлдэх үедээ сэтгцийн ямар нэгэн эмгэгтэй байгаагүй, өөрийн үйлдэлийг бүрэн ухамсарлаж хянах чадвартай байсан гэжээ. Түүнчлэн одоо ч сэтгцийн ямар нэгэн өвчнгүй хэрэг хариуцах бүрэн чадвартай болохыг шинжээчид баталсан байна. Иймээс түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, мөн мэдүүлэг өгөх бүрэн чадвартай гэж дүгнжээ. Одоо харин бүгдээрээ шүүгдэж Болдын мэдүүлгээс сонсцгоё. Би тэр орой талигаачийг хоол хий гэсэн чинь өглөө хий гэхээр нь би одоо хоол хий гэхэд тэгвэл би явлаа гэд бид хоёр маргасан. Бид хоёр тэгэхэд зуны амбарт байсан. Би явна гэхэд нь гарнаас нь татаж ирээд баруун шанаанд нь алгацсан. Дахиад нэг удаа алгадахад нь амнаас нь цус гарсан байсан. Тэгэхэд хажууд байсан хүү төрөөг ус аваад ир гэсэн чинь боргоо пивний саваар ус аваад ирсэн. Тэгээд амаа угаагаад орон дээр сууж байсан. Маргааш өглөө 8 цагт босоод очиж үзэхэд өнгөрчихсөн байсан. Би талигаачийн шаардлыг хөлөнд нь том цагаан өнгийн шуудаа өглөөд мөрөлж үүрээд гол руу явсан. Тэгэхэд талигаач цагаан өнгийн подвологтой, цагаан канттай, цэнхэр өнгийн өмдтэй байсан. Тэгээд тэр хувцастай нь аваад явсан. Гол дээр очиод голынхаа наад талын хайрган дээр хонхорхой газар аваачиж тавиад
байд дээрээс нь хайргаар булсан. Би талигачийг 2 удаа лалгацсан, өөрөөр цохоогүй төрөө худал ярьж байна. Талигаач 2012 онд мориноос унаж эрүүгээ хугалсан. Үүний дараа 2014 оны 4-р сард гадуур тэнэж яваад бас эрүүгээ хугалсан байсан. Гэрлээ байсгээд л гадуур тэнээд явчихдаг байсан. 2013 онд бид хоёр муудалцаад над руу аяг аваад шитгээр нь би баруун нүдэнд нь 1 удаа цохиж гимтээж байсан. Өөрөөр түүнийг бол зодож байгаагүй. Сүүлдээ архинд их орсон, арх их уудаг болсон. Гэртээ ирэхгүй сараар алга болдог байсан гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэж болдон ам хохирож гэрлээг түүний бага насны хүүхэд буюу 7 настай төрөөгийн дэргэд зодож авсан үйлдэл нь онц харгас хэрсгийн аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнжээ. Тиймээс шүүх 20 жилийн хорих ялыг оноосон байна. Энэхүү ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэнэ. Мөн шүүгдэж болдон өмнө нь цагдан хоригдсон 173 хоногийг ялдан оруулж тооцсон байна. Өөрөөр хэлбэл 20 жилээс 173 хоногийг хас тооцноо гэсэн үг юм байна. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Та дараагийн дугаарыг сонсох хүсэх юм бол манай цугийг дагаад мөн хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Баяртай.